Та бүхэн дараачийн 10 хэдэн минутанд миний амьдралд юу тохиолдсныг сонсоод үнэхээр инээд барьж дийлэхгүй баг. Эхнэр маань миний араар тавьж би гэдэг амтан жинхэнэ утгаараа лүүзер болчиход байгаа юм. Үүнийх нь хариуд би тэрний хайртай нууц хамаагийг нэг сайн дэлсэж яваад өөртөө зориулж хуурамч найз охин хүртэл түрээсэлсэн. Гэхдээ би эцэст нь өөрийнхөө амьдралыг гайхалтайгаар өөрчилж чадсан юм. Эхнээс нь тухтайхан гихчин яриад үгүй. Энэ бол би. Намайг бийл гэдэг. Нэг өдөр ажлынхаа нойлд суучихсан юуны чимбэ талаар би бодчихсон байж тал угаасаа өөр юм бодчоор ойлгохтой газар байхгүй л те. Би энэ духны үрчлээс тэнэг үсний засалд банкны ажил бас намайг дэвжиж чаддгүй эхнэрийнхээ ар гэрийнхнийг үзье. Жил ирэх тусмал юу үнэн болж чинь би хөгшин болж гинаа л гэдэг бодол энэ бүхний хажуугаар намайг эзэмдээстэй. За манай гол дүрийн баатар бол ерөнхийдөө нэг иймэрхүү амьдралтай залуу байгаа. Бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Биелийн байгаа газар нэг бацаан гүйж орж ирснээ. Захирал намайг асуул мэдэхгүй гэж хэлээрээгээд нуугч. Тэгээд уутай хар тамхи асгаж эхлэхэд захирал нь ч төд бодлого орж ирснээ. Нөгөө бацаан хаана байна гэдэг ч биел тэрнийг барьж өгдөг. Хүү нойлоос гарч ирээд талархснаа илэрхийлж $20 сарвадагч балаараад байгаа. Надад наад мөнгө хэрэггүй өөртөө үлдээгээд тэрнийг орхидог. Манай хүний хатан маав нь бизнесийн салбартаа нэлээд нэр хүндтэй. Тэр өнөөдөр нэгэн сургуульд бүхэл бүтэн бүр сүм барьж өгөхөөр ирчихсэн бүр хотын дарга маргыг харцаараа хөдөлгөж байх жишээ. Би л сургуулийн коридороор хүүхэд насанд орчихсан гараа шкафын шүргүүлэн явсаар төгсгөлд нэг сайн савчдагч тэр санаандгүйгээр эхнэр Джессикагаа алгачих. Джессика алгадуулахынхаа өмнө өнөөдрхөн танилцсан сурвалжлагч Чиптэй ярилцаад явж исэн байдаг. Тэр хоёр дөнгөж сайхан танилцсан гэхэд нилээ дотн харагдаад зогсохгүй. Айл эртнээс л би бинийг мэддэг гэдэг нь ямар ч тэнэг үний харцсан тодорхой буухаар байна. Гэвч манай биел онцгой учраас энэ бүхнийг анзаардаггүй. Эсвэл анзаарсан ч эхнэр нь нэг их тоодог. Биел хатан маавынхаа банкнд ажилладаг. Энэ нь ямар учиртай вэ гэхлээр тэрнийг хэн ч тоодоггүй гэсэн. Өөрийнхөө хүчээр энэ бүхэнд хүрээгээ гэдгийг хүн болгон мэдгээл гэсэн үг л дээ одоо. Манай залуу өөрөө бол амттанд үнэхээр их дуртай. Тиймдээ ч жихэр жимсний бизнест орох гэж байгаа. Энэ ажилдаа тэр хатан маавыгаа ч гэсэн татаж оролцуулах хүсэлтэй байдаг. Боловч өнөөх нь одоо цагт сахар ихтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс цөөрч гисэн. Наад бодлоо мартаж үзэх өмнөгээд арагшаа суугаад эхэлнэ. Өөрт нүгээс мөнгө гэдохоор юм олигтой байхгүй учраас тэр хатан маавынхаа хөрөнгийг нууцаар өөрийн шин төсөлтөө төр хэрэглэхээр санаа шулуудна. За ингэ байж үтэл нэгэн сонирхолтой үйл явдал болоод ирдэг нь нөгөө 0 тар тамхи асгаад байсан бацаан гэнэт биелийн өрөөнд дайрч орж ирснэ. Та одооноос эхлээд миний асран хамгаалагч болсон гэх юм тэр. Энэ бол яг ч асран хамгаалагч биш л дээ ээж аав бол бүрч биш зүгээр л одоо юу гэх нэг ойр дотны хүнээ сурагчид өөртөө сонгож аваад хамт хичээлээ хийх амьдралын туршлага олж авах гэх мэт хөгжилтэй нэгэн сургалтын програм. Why are you interested in having me? You work at a bank. I like money. За энэ ч яг над шиг азгүй амтнаар юу заалгана гэж энэ хүн намайг сонгосон юм бол доо гэсэн шиг юм бодож яваад би л нэг л мэдгэд гэрийнхээ гадаа ирчихсэн байд. Хаалгаар орсон даруйдаа тэр хөөх юм эхнэрийнхээ инээдийг олцсон. Okay, so Saturday. Yes, they're going hunting all day. Сэтгэл гутарлаа жихэрлэг зүйлсээр тайлж зансан би л хурдхан галтгоор гүйж өөрөө л нууц гэж боддог шүгэнээсээ сникерс аваад хурдан зажлаж гарна. Энэ үеэр Джесс галтгоонд орж ирээд нөхрийгөө чихэр идэж байхад нь You on барьж. the phone? My mom. Your mom, where is she? Your mom. Home. Why? Ингэж хариулна гэж угаасаа мэдчихсэн болохоор би л хэсэгхэн хугацааны дараа түүн дээр очиод ээж нь гэртээ байхгүй нэ гэж. Чи бүр сийхгүй худлаа ярьдаг болчоо гэтэл эхнэр нь жаахан зайлгараад шууд анхаарлыг нь зурагт руу чиглүүлээд бидний өгсөн ярьцлага гарч байна штэ гэхин тэр. Тэгсэн тэрэн дээр нь нэг тарган нөхрийн гүзээ дэлгэснийхэн талыг таглаад олигтой ч юм үзүүлчихдэг. Энэ одоо хэм бэ? Яаж идэж уухаараа ийм болчихдаг байна? Яасан заваа харагддаг юм бэ гэдэл доромжилж байтал үнэ хэрэгтэй энэ гэдээс биелийн өөрийнх нь гүзээ болж таарна. Чип Джонсон үнэхээр сайхан залуу байсан учраас Джессийн нүд унах нь аргагүй юм байна хэмээн манай гол дүр хайртай эхнэрээ өмөөрөнгүй явж байна. Тэгээд ажил дээрээ ирсэн даруйдаа өнөөх хэрийн зургийг тойруулан хайчилж ингэхдээ хоёр хөлнийхэн завсрыг зориуд гүнзгий ухаж авна. Oh, I'm sorry. So good that I'm gonna hop on over here. Oh, hello, darling. Who colors your hair? Oh, yes, I watch you at 6 o'clock every single day. Okay, Bill. Энэ сонин үйл явдлын гэрчээр биелийн хадам аавд тодорсноор тэр одооноос эхлэн маань залууг урд нь бодож явдаг байснасаа илүү тэнийг амтын байна гэсэн ойлголттой болно. Адам аав нь биелд манай банк сургуулийн асран хамгаалагчийн програмын дагуу 3 хүүхэд авсан байгаа. Тэдэнд эргэн тойрноо танилцуулаад та гэсэн үүрэг өгсөн байна. Your father-in-law is my mentor. Мэдээж энтнээс маа нөгөө хар багаас хар тамхицэг хүү ирсэн байна. Би л хурдхан нөгөө жалуудыг банкаараа дагуулж явж танилцуулчаад шинэхэн бизнесийнхээ хамтрагчтай уулзахаар очдог. Тэд өнөөдөр хамтдаа шинэ дэлгүүр барих газар явж үзэх бөгөөд бизнесийн нэг нөхцөл нь би л тэдний дэлгүүрт нэг өдөр туршилтаар ажил хийх байна. Бас өөр нэг шаардлага тавьдаг нь эхнэрээ энэ хоёр хүнтэй уулзуулж танилцуулах. Эндээс эхлээд би л шинэ бизнес эхлүүлэхэд нь шат дараалалтай маш том асуудлууд гарч ирээд эхлэж байгаа юм.
За энэ хөөрхөн охин бол дотор хувцсны дэлгүүрт ажилладаг Люси. Харин Билли хараа хяналтан байгаа нөгөөхөө нилээд идэвхтэй түүн рүү сэтэн хайж байгаа харагдана. Маа гол дүр уулзалтынхаа дараачаар ахтайгаа уулзахаар дэлгүүрт нь очдог. Биллээс ялгаатай тэрний ах сургуульд байхдаа жинхэнэ бусдын нүдийг булаасан сайхан залуу байсан юмсан ч. Ямар ч эмэгтэй түүнтэй нэг хүнжилд ороход бэлэн байсан гэж байгаа байхгүй. Гэхдээ өөрөө л ах нь тийм бэлэн биш л байсан юм байлээ л дээ. Одоо бол тэр зүгээр л дунд сургуулийн математикийн багштай уулздаг дунд иргэм насны зүгээр л нэгэн залуу. Математикийн багш нь харамсалтай булчинтай бас эргэнтэнтэй. Пол гэдэг тэрийг. Биллийн ахтайгаа уулзсан зорилго нь тэрнээс камерыг нь гуйх гэж л ирсэн байдаг. Тэгээ манай унтлагын өрөөндөө нөгөө камера эвдээхэн гэгч нь орлуу хаан чиглүүлж байгаад малгаагаар таглаад орхино. Ингэснээр жинхэнэ ан эхлэж байгаа юм. Амралтын өдрөөр Билл нөгөө хүүхдүүд бас хадам аавынхаа хамтаар шуу агнахаар явцгаадаг. Билл хамаг л хар бор ажлыг хийх учраас тэрэнд мэдээж өөдгөртэй санагдсан ойлгомжтой. Урт өдрийн дараачаар манай гол дүр эцэст нэг юм гэртээ ирж Жэс түлдээсэн өгөөшин шалгана. Ингэхдээ тэр ганцаараа энэ бүхнийг үзэлхүүгээр ах болон ахыхаа найз охинтой хамтдаа үзэхэр шийддэг. Always looks that way. Everything makes Bill uptight. Blowjobs make Bill uptight. За тэгээ энэ бичлэгэн дээр Жэс өөрснийхөө орон дээр чиптэй эрхлэлцэж нөхрөө муулж эртнийг нь хатсан боргоцоогоор нь дуудаж байна. She said I'm not into blowjobs. I am Mr. Blowjob aficionado. Let's run in the family. За Билл ингэснээр гаалзуурч эхэлдэг. Жэсээс сална гэж бодохын оронд эсэргээр нь тэр надаас салчихвал яана гэд тэнхтэй тань. Тэгснэ харж өрн бууга авч байгаа тэрнийг нь аална гэд гараад явчихна. You spied on me. Жэс энэ бүх болсон үйл явдалд нөхрөө шууд л буруутаад чи миний хувийн орон зайд халдаад би чамайг намайг тагнах хэмжээний гэж бодсонгүй гэж авдаг. Хэрүүлийн үеэр зураг тасаалттай байж тааран шууд нэвтрүүлэхээр нөгөө хэргийн эзэн чип эмнэлэг дээр сурвалжлах хөдлөөд явж байгаа харагдана. Билл яаж зүгээр байх вэ? Тийшээ шууд гараад явчихдаг. Энэхүү үйл явдлыг телевизэн шууд нэвтрүүлэхээр дамжуулж байсан байдаг. Хийсэн үйлдэлийнхээ төлөө тэр шоронд ороо зогсохгүй зурагт үзэж байсан хүмүүс манай гол дүрийг ягаад ч юм бэ чипэд ухаангүй хайртай нэгэн шүтэн бишигч юм байна гэд ойлгож байгаа. Цагдаа нар Биллийг баримтлах үедээ биетэн байсан бүх зүйлийг нь хураагаад авчихдаг. Мэдээж нөгөө бичлэгтэй камер хүртэл тэдний гарт орно. Биллийг суллах үедээ нэг цагдаа бид таны бичлэгийг үзсэ. Хатсан боргоцоо гэдэг үг арай л хитэрсэн байлээ шүү гэж наадаг. За тэгээ би шоронгоос гарч байгаа. Гэхдээ бүр хотояараа нөгөө гайтай нэвтрүүлгийг нь үзсэн. Цаад учрыг нь ч ойлгож байгаа юм байхгүй. Хаа явсан газар нь таарсан хүн болгоно тэрнийг чипийн галзуу фэн явж байна гэцгээж байдаг. За яах вэ? Нэгэнт хийчихсэн юмыг одоо яа гэх вэ? Үүнтэйгээ эвлэрээд л цаашдаа амьдрахаас гээд ажил дээр сууж байтал Jess чип хоёрын бичлэг интернетэд тавигдчихсан байлээ. Та өөрөө үзсэн үү? Хүмүүс энэ тухай л ярьж байна гэхэд нарийн бичиг хүүхдэнд ороод ирнэ. Новш Jess ч намайг одоо аландаа гэж оцоор Билл гэрлүүгээ яарвчлан ирвэл нөгөө тэнэг хүүхэн чи өөрийнхөө нэр хүндэд санаа зовж байгаа ч юм байхгүй. Би ч яах вэ? Чипийн нэр хүндэл хэцүү байна. Чи тэрний нэр хүндийг баллаа тажихлаа гэж авд. Үгсэн атсны чинь чипийн нэр хүндвэ. Би тэрэнд өөрийнхөө хатсан боргоцоог харуулах цаг нь ирчихсэн юм байна л да. Харж бай оройн мэдээгээр энэ бүхнийг үзээрээгээд тэрний байшин руу Билл гал нээж эхэлнэ. Чип ч гэсэн ер нь бол эхнэртэй нь бас л адилхан зөвхөн өөрийнхөө нэр хүндэд л санаа зовчихсан. Та хоёр одоо эндээс хурдхан зайлцгаалтай гэсээр хаалгаа нээдэг. Билл мэдээж тэрний энэ үйлдэл тохирох хариуг нь барьдаг. Гэхдээ үүнийхээ төлөө тэр дахиад л саатуулагдаж дахиад л батлан даалтаар гардаг. Хамтран ажиллагч Мэлбет. Та бүхэн 21 болон түүнээс дээш наснд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Эрсдлээ тооцоолж ухаалгаар бооцоо тавина гэж найдаж байна. Сайт руу нэвтэрч орох линкийг бичлэгний дор байршууллаа. Танд амжилт хүсье. Энэ бүхний дараа ахыхын найз охин маа залууд амьдралаа шинээр эхлэх хэрэгтэй. Сэтгэл санаагаа сэргээгээд чинь усан сэлэлт их тус болно гэд бассейн руу дагуулад явдаг. Яг булчинтай Полд бол тэнд нь нүцгэн явах бол асуудал биш байгаа юм л да. Гүзэтэй үнд чинь харин хаа явсан газраа ичиж тэрнээсээ санаа зовох чинь их хэцүү. Ядахтаа усан сэлэхэд хүртэл урсгал сөрөөд ядаргаатай байдаг аахгүй. Гэхдээ энэ бүхнийг эхэлсэн гэдэг нь маш том амжилт юм. Билл пүүлчигний бизнесээ эхлүүлэхийн тулд нөгөө хоёр нөхөртэй дахиад л уулзаж байна. Энэ нь болохоор нөгөө сүлжээ дэлгүүр юм байна л да. Тэгээд эрхээ зарахынхаа өмнө эхнэртэй чинь заавал уулзнаа гэж тулгаад байна. Маа залуугийн нөхцөл байдал ч одоо ямар байгаа л дээ. Жэс бол одоо тэрнийг нэг нүдэрээ ч харахыг хүсэхгүй байгаа шүү дээ. Ийм байхад дээрэс нь нэмээд миний төлөө, миний бизнесийн төлөө энэ хүмүүстэй уулзаад өгөө гэж хэлэхээр Биллийн санаанд нэг л багтаж өгөхгүй байгаад байгаа байхгүй юу? Тэд явсаар манай хүний офис дээр ирэхэд нөгөө батцаа өрөөнд нь сууж таардаг. Энэ хүүгийн Биллээс ялгаатай нэг гол чанар нь эмэгтэй хүмүүстэй яаж харьцгаа тэр маш сайн мэддэг. Нөгөө батцаа та эхнэрээ хэрвээ буцааж авахыг хүсэж байгаа бол тэрнээр хардуулах хэрэгтэй.
Би танд энэ тал дээр туслаж чадна шүү. Оройн нь Билл эхнэрээ тагнахаар ирсэн байна. Джессиг тэр чиптэй хамт байгааг олж хараад инээд алдаснаа зүгээр дээ. Би чамайг ядах юмгүй холдвол чамаас эхнэрээ буцааж авна. Одоо харж бай. Уцаан гаргаж ирээд Билл эхнэрлүүгэн залгаж болцоон төрж хайрт минь хонгор минь гэж их л хичээнгүйлэн гуйдаг чи юу ч тэрний санснаар болтоггүй. Come on, you have a great ass. Bill, I can see you. Ах нь эхнэрийнхээ хамтаар дүүдээ Джесстэй болцоонд явахдаа хэрхэн яах хэрэгтэйг нь зааж өгч байна. Билл амьдралдаа анх удаага усанд орж явахдаа цээжнийхээ усыг уусаж өдөр шөнөгүй л стресстик болгондоо шүүрч авчгаад байдаг жихэрлэг зүйлсээс татгалцгаа шийддэг. Манай хоёр ярилцаж байгаад Джессээр Биллийг ардуулахын тулд нөгөө бацааны найз охин Люсигээс тусламж гуйцгаана. Эгснэр нөгөө бүсгүй манай хүн жижиг сажиг зөвлөгөө өгч орой өмсөх хослолыг нь сонгоход туслана. Нөгөө бацаан бол яахтай Люси таалагч гал янз бүрийн юм хийж байгаа харагддаг. Орой болоход Джесс шинэ хүн шиг болсон нөхрөө хараад хоёр нүдэндээ ч идэгдэггүй. Тэрний үнэлэмж одооноос эхлээд нэг нэгээр нэмэгдэнэ. Джесс Билл хоёр эцгийнт нь очиж оройн цаг барьдагч манай хүн дахиад л зоолгүй зүйл тохиолдсон. Джесси ахын гэнэт манай хүн рүү дайрч энэ тэнэг амтан зориулж бид юу хийдэг мэддэхгүй шинэ оронтой гаргасан гэдэл жалчиж гардаг. Джесси аав дараа 7 хоногт хотын даргын төлөө нэр дэвшиж байгаа бөгөөд Билл энэ үйл явдалд зориулж өөрийн хүсэлтээр тентхийн галын наадмыг зохион байгуулахар болно. Эцэст нэг юм манай хоёрын хоёулахнаа байх цаг ирж би биедээ сэтгэлээ нээж гисэн ярьж байтал тэхээсдэг гисэн юм шиг Люси яг зохиолынхаа дагуу Билл дээр хурж ирдэг. Өнөө дараа Джесси харснаас нөхрөө дахиад сонирхоод эхэлсэн нь илт мэдрэгдэнэ. Эхнэртэйгээ тухтаа нэг таарсан дээрээгээд манай хүн нөгөө пүүлчигний бизнесээ ярьж эхлэхэд Джесс түүнийг нэг их тоодог. Нөгөө хүмүүстэй нуулзахгүй гэсэн үг л дээ. Ингээд орой болж эхнэрээ гэрт нь хүргэж өгөхөд тэдний гадаа чип хүлээгээд сууж байна. Билл тэрнээс хариугаа авчиг хинийх нь боргоцоо энэ жинхэнэ эзэн нэ гэдгийг харуулт нүдэн дээр нь эхнэрээ шуналтай гэгч нь үнсээд буулгадаг. Тийм ээ ядаж ингээд ч гэсэн хариугаа авах хэрэгтэй шүү дээ тэ. Нөгөө бацаан Люси хоёрын хийх ажил үүгээр дуустдаггүй. Нөгөө пүүлчигний хоёр нөхөрт Люсиг Биллийн эхнэр гэж танилцуулаад дээр яриад байсан дэлгүүрт нь ирж нэг өдөр ажиллахаар болцгоо. Маань залуу нэг өдрийн турш данаад хийж зарж явах хугацаанд эхлүүлэх гэж байгаа бизнес нь үнэхээр их таалагддаг байснаа жаахан төсөөлсөн шиг нь биш юм байна гэдгийг ойлгоо. Ажлаа дуусгаж манай хоёр өвс татаж өдөржингөө дэлгүүр дотор тэнэгдэж явцгаана. Энэ нь ах болон ахынх нь эхнэр таалагддаг учраас би шууд л гомдож майхан барьж тэднийхээс тэр өдрөө тусдаа гардаг. Дараагийн өдөр болохоор Билл гар хөлнийхөө үсийг бүгдийг нь ягаад ч юм бэ хусаж дөнгөж төрсөн няраа шиг болохыг хүсдэг. Өдөр нь хоёр найзтайгаа хамт ажлынхаа өрөөнд сууж байтал Джесс гинэт ороод ир. Тэр Люсиг хараа шууд сонирн болчихдог. Джесс ер нь бол Биллийг орой болцоонд урих гэж байсан юм байлээ л дээ. Тэгвэл манай хүн одоо ажилсаг залуу болсон болохоор түүнтэй уулзаж амжихгүй. Болилдоо өнөөдөр хэдүүлээ хоногоор шоудъя. Люси нэг найз руугаа залгаж байна. Аль үлдээ. Энэ үед Люси үнэхээр л тэр үнэхээр өхөөрдөм хөөхөн чамд таалагдана гэж байгаа нь сонсогддог. Үүнээс хэдхэн ормын дараа Биллийн майханд үдшилэг өрнөж эхэлнэ. Битүүн майханд өвс татна гэдэг нь ер нь бол агаар сэлэхгүй үйлчлэгийг нь 2-3 дахин нэмэгдүүлнэ л гэсэн үг шүү дээ. Гэхдээ манай хэдэд угаасаа үйлчлэгээнд их л байвал сайн л да, тиймээс хамаагүй л гэсэн үг. Оюутан цагийн уур амьсгал бүрдэж хөгжмийн аян залуу насаа дурчсан бүжиглэж байтал Люсигийн найз охин би та нарт нэг нууцаа хэльегээд силикон шампусаа хөхөө шууд гаргав. You slut! Oh my god! Me too. What? Нөгөө хоёрт хандлага гайхуулж дуусаад Люсигийн найз Биллийн ур зогсоод чи ч гэсэн хурч болно шүү дээ гэд төхөөд ирнэ. Билл 2 үлээ 3 удаа татгалзаж байгаад эцэст нь дийлгүй харийн хүчинд авцснаар өглөө болно. Өнөөдөр нөгөө хадам аавынх нь яриад байсан пикник болох өдөр бөгөөд Билл хурдхан бассейнд очиж өөрийгөө сэргээгээд яг л Джеймс Бонд шиг өөртөө итгэлтэйгээр дашаага дулаа зогсож байдаг. Чипи муухад царай хүртэл тэрэнд одоо нөлөөлөхөө байсан байна. Эсвэл зүгээр л тоохоо байсан баг. Ингээд бүх юм энгийн тайван харагдаж байтал гэнэт нөгөө пүүлчигний хоёр нөхөр Биллийн гэр бүлийнхэнтэй уулзнаа гэд хүрээд ирдэг. Джесс нөгөө хоёр нөхөртөө би жинхэнэ эхнэр нэ гэд хэлчих магадaltaй учраас маа нөхөр яаран тэрэн дээр гүйж очиж байгаад үйл ажиллагаанаас тэр жигтээ өөгч. Яг нөгөө чиптэй ойртож болохгүй л байсан байлээ л дээ. Олон удаагийн маргаанаас нь болоо шүүх тэрнийг чипэд 100 м ойртуулахгүйгээр шийдвэр гаргасан байдаг. Билл хөөгчсөн жаахан урдаа тэндээс хөдлөөд буцах замаараа зам тээврийн осолд орно. Арай гэж нэг юм машинаас гараад зам дагаад доголжчихсан явж байтал нөгөө бацаа хаанаас ч юм бэ гарч ирээд Биллийг эмнэлэгт хүргэж өгдөг. Джесс юу басныг дуулаад нөхрөө эргэж эмнэлэг дээр ирэхэд Билл энэ бүхнээс үнэхээр залхаж байгаагаа түнтэлээд хүмүүс юу гэж бодож байгаа нь надад огтхон ч хамаагүй. Би чам таарт. Гэхдээ бүх зүйл өнгөрчихсөн. Чи надаас залхаж би чамаас залхсан.
Худлаа зүйлсийн намагт живж үнэнтэй нүүр тулалгүй зүгтааж байснаа сая л ойлголоо гэд хэлж. Үүний дараа тэр үсэн тайрч ажилласаа гарахаар шийд. Өөрийгөө чөлөөлж бүхнийг шинээр эхлэхээр. Тэгээ пүүлчигний хоёр дээр уулзах гээд ирсэн чинь Джесс тэдэнтэй уулзчихсан сууж байх бөгөөд би л тэрнийг хараад баярлдагч энэ бизнесийг хийхгүй гэдгийг хэлээд гараад ирнэ. Дараа нь тэр сургууль дээр нөгөө найзтайгаа уулзаад чи шалгалтандаа тэнцчихсэн байна. Миний найз байсан чинь баярлаа. Бүх зүйл чамд хамаагүй юм шиг царайлж болохгүй шүү харин. Нэг л өдөр амьдрал чинь мөрөөдөж байснаас чинь хол өөр болчихсон байдаг юм байна. Миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа бидтэйгээд тэрнийг орхино. Жак энэ түрээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа.